За энэ удаагийн үзэх хичээл тойлон тусгалын хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөнийг хэдүүлээ хамтдаа үзнэ гэсэн үг. За эхний ээлжинд тойлон тусгал. За энэ удаагийн үзэх хичээл тойлон тусгалын хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөнийг хэдүүлээ хамтдаа үзнэ гэсэн үг. За эхний ээлжинд тойлон тусгалын хөдөлгөөнийг үзэхээс өмнө ойлгомжтой хөдөлгөөнийг маш товчхон үзье. Яагаад ойлгомжтой хөдөлгөөнийг үзэж байгаа юм бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөнтэй тойлон тусгалын хөдөлгөөн төстэй гэсэн үг. Нэгсэндээ өмнө хэдүүлээ ойлгомжтой оон хөдөлгөөнийг үзэх үед оон хөдөлгөөн ойлгомжтой хөдөлгөөний туслах хөдөлгөөн болж исэн бол тойлон тусгалын хөдөлгөөн бол бие даасан хөдөлгөөн байх нэ. Бие даасан хөдөлгөөн. За тэгвэл ойлгомжтой хөдөлгөөнийг эхний ээлжинд хэдүүлээ маш товчхон үзье. Энийг бол бидэд мэднэ. За энэ маань ойлгомжтой хөдөлгөөн явахдаа үндсэн хөдөлгөөн, пулбэкийн хөдөлгөөн, шилжүүлэгчийн хөдөлгөөн, пулбэкийн хөдөлгөөн хэмжээсийн гүйцэлгсэн ийм бүтцийг хийж хөдөлж байгаа гэсэн хөдөлгөөн. За ойлгомжтой хөдөлгөөний хувьд бидэд тухайн энэ пулбэкийн хөдөлгөөнөөс шалтгаалаад A, B, C гэсэн төвшингүүдэд хувааж авч үзэж ирсэн тийм. За тэгвэл бид бүхнээ захиалга өгдөг хэсэг бол B болон C төвшин. Энэ л өгдөг. Энэ A төвшин ханш явж явах үед захиалга өгөхгүй. За нэг зүйлийг ойлголоо тийм. Хэзээ захиалга өгөх юм бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөний нэгийн цэгийг пулбэкийн хөдөлгөөн шалгах үед захиалга өгнө гэсэн үг. Захиалга өгнө. За тэгэнгүүт одоо яаж чинь? Нэг зүйлийг ойлголоо. Пулбэкийн хөдөлгөөн нь нэгийн цэгийг шалгах үед тэгвэл захиалга өгөх юм байна. За ингээд үзсэн чинь нөгөө хөдөлгөөн явж исэн үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгчийн хөдөлгөөн пулбэк явж исэн. За бидэд ойлгомжтой хөдөлгөөний бүтэц байна гэж үзнэ. Энийг таниад тухайн пулбэкийн хөдөлгөөний нэгийн цэгийг шалгах үед захиалга өгнө гэд хүлээж исэн. Ингээ хүлээж исэн чинь хөдөлгөөн яасан бэ гэсэн чинь шууд яваад хэмжээсийн гүйцэлд хийчих жоохоо. Шууд яваад хэмжээсийн гүйцэлд. A болон энэ B болон C төвшнгөөс ханш явбал үндсэн хэмжээ хийдэг. Ижлэхэн үндсэн хэмжээ хийдэг. Ганцхан A төвшнгөөс ханшийн хөдөлгөөн буцвал буюу B нэгэн цэгээс дээшээ яваад буцвал хэмжээсийн гүйцэлд хийдэг. Бидэд хэмжээсийн гүйцэлд хийх үед бай захиалга өгч чадахгүй. Ихэнхдээ хүлээж жагаад алдчихна гэсэн. За энэ гоё хөдөлгөөн явна гэд хүлээж жагаад энэ хөдөлгөөнд алдна гэсэн. За тэгмүүд ингээд алдаж явсан хөдөлгөөнийг яаж захиалга өгөх юм бэ гэдгийг хэдүүлээ хамтдаа үзцгээе. За ингэх үед ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөний бүтэцтэй тойлон тусгалын хөдөлгөөний бүтэц ижилхэн. За энэ нь үндсэн хөдөлгөөн явлаа, пулбэк хийлээ, шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа, пулбэк хийлээ, хэмжээсийн гүйцэлд ханлаа. Яг ийм бүтэц явж байна. За тэгэнгүүт нөгөө хөдөлгөөнийг би пулбэк хөдөлгөөнийг энэлээд дуусгах бодсон чинь шууд хэмжээсийн гүйцэлд ханчлаа. Шууд. За энэ үед бидэд нэг зүйлийг ажиглана. Энэ ажиглах ёстой зүйл нь юу юм бэ гэвэл энэ пулбэкийн хөдөлгөөнтэй ижилхэн байна уу гэдгийг л ажиглаж байна гэсэн. Хэмжээд үзсэн чинь тэнцүү. Энэ А хэмжээ байсан чинь энэ А хэмжээ явчих. Найс болж байна. Тэгвэл үндсэн хөдөлгөөн маань пулбэкийн хөдөлгөөний тэнцүү юм чинь үндсэн хөдөлгөөн маань хэмжээсийн гүйцэлтийн хөдөлгөөнтэй тэнцүү байна гэсэн. Ижилхэн Б хэмжээ явна гэсэн. За тойлон тусгалын хөдөлгөөн гэдэг чинь яг л энэ. Энд явсан хөдөлгөөний бүтэц энэ ч явах нэ. Ийм л хөдөлгөөн байна шүү дээ. Нэгсэндээ тойлон тусгалын хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн ойлгомжтой хөдөлгөөний хэмжээсийн гүйцэлд явдаг үед үүсдэг байна гэсэн. За яг энэ хөдөлгөөн яваад дуусах үед бидэд яах юм бэ гэвэл хэмжээсийн гүйцэлдийг хангаад сэл байх юм. Ойлгомжтой хөдөлгөөний үед бидэд хэмжээсийн гүйцэлд ханах үед сэл захиалга өгдөггүй байсан тийм. Тэгвэл яг энэ хэмжээнүүд нь тэнцүү байвал энд яах нь сэлтгнэ. Сэлтнэ гэсэн. За нэг явуулъя. Үндсэн хэмжээг доошоо авна гэсэн үг. Доошоо. Үндсэн хөдөлгөөн явлаа, пулбэк хийлээ, шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа, пулбэк хийлээ, хэмжээсийн гүйцэлд ханлаа. Үндсэн 0-1 гэсэн хэмжээг хэдүүлээ аваад хадгалсан C хэмжээ доош явна гэсэн үг.
Доош унжиж байна шүү дээ. За эндээс нэг зүйлийг таад ойлгож байгаа хаа. Энэ маань юу юм бэ гэвэл нөгөө ойлгомжтой хөдөлгөөнийг бид хэд хэмжээсийн гүйцэлд явах яг энэ хөдөлгөөний үед бай захиалга өгье гэд бодох үед стоп лосс нь шилжүүлэгчийн ловын доотлол тавигдлаа. Ийм том стоп лосс тавигддаг. Типийн ийм баг тавигддаг. Тэ? Гэдэг ийм асуудал үүсэж байгаа. Энэ бол стоп лосс, энэ бол типи байна. Тэ? Энэ бол яаж ч утсан баядахгүй нөхцөл. За тэгэнгүүт би саяны өмнөх хичээлүүдээс хэлсэн. Pullback-ийн хөдөлгөөн явах үед заавал ойлгомжтой хөдөлгөөний нэгэн цэгийг шалгахдаа энэ маань ойлгомжтой хөдөлгөөн явж болно. Эсвэл ойлгомжтой он хөдөлгөөн явж болно гэж үздэг. Он хөдөлгөөнийг би хэлсэнтэй нэгэн цэгийг заавал шалгах, цаашлаад нэгэн цэгийг эвдэх үед энийг он хөдөлгөөн гэж үзнэ гэж хэлсэн. Чи яг ийм шалтгаантай хэлсэн байх нь шүү дээ. Энийг одоо ойлгож байгаа бах те. Яг энэ юм байна. За гэтэл оныг би ийм үед оныг дуусгахгүй гэж хэлээдсэн те. Ойлгомжтой хөдөлгөөний үндсэн ийм бүтэц үүсчил байвал захиалга өгөх автомат цэг хаана үүсэх юм бэ гэвэл шууд нэгэн цэгийг шалгах үйл байхгүй. Энийг л цээжилчих гэсэн үг. Би өмнө алддаг байсан алдаа эндээс нь баядж хагаад стоп лоссыг энд 50 цохиулаад дахиж 50 цохиулаад дахиж 50 цохиулаад алдаад идэх гэсэн байхгүй. Тэгсэн чинь яг л энэ юм байна гэдгийг л толин тусгалын хөдөлгөөний тусламжтай олчиж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт толин тусгалын хөдөлгөөн бол ийм зүйл байдаг байна. Шилжүүлэгчийн өмнөх одоо за энэ pullback хөдөлгөөнийг AMJ гэдэг үзвэл энэ pullback-ийн хөдөлгөөнтэйгээ тэнцүү анхны хэлсэн энэ үндсэн хөдөлгөөнийг BMJ гэдэг үзвэл хэмжээсэн гүйцэлд хийж байгаа энэ BMJ-тэйгээ тэнцүү хөдөлгөөнийг толин тусгалын хөдөлгөөн гэж үзнэ. Энэ хөдөлгөөн ингэж явбал доошогоо сэлдэнэ л гэсэн үг. За ойлгомжтой тий. За тэгвэл хэдүүлээ удаан хамтдаа жишээ үзье. Хей. Бодож эсвэл дөөж хаагч онтаад. За окей. За тэгэнгүүт эндээс нэг зүйлийг хэлээ. Юу? Одоо нэг ойлгомжтой хөдөлгөөн ч илүүл одоо нэг юм нэгдсэн нэг юм системд очиод илүүл ойлгомжтой болоод байгаа байхгүй. Үндсэн хөдөлгөөн явлаа, pullback хийлээ, шилжүүлэгч явлаа. Энэ pullback-ийн хөдөлгөөн хаана дуусах юм бэ гэвэл нэгэн цэгийг шалгуул бай өгөх нь тэгэл болоо. Нэгэн цэгийн дээдлэлтийг явж ивэл хизээч захиалга өгөхгүй. Энийг яг уу явуулна. Тийм. Явуулна тэгэл болоо гэсэн. За тэгвэл толин тусгалын хөдөлгөөнийг үзье. Хэдүүлээ хөдөлгөөн татаад явж байсан чинь ойлгомжтой хөдөлгөөн гоё явж илаа. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback явж илаа. Pullback чинь нэгэн цэгийг шалгаад энийг шалгавал би сэлдэнэ гэж хүлээжсэн. Тэгсэн чинь нөгөө хөдөлгөөн чинь шууд энэ төвшнгөөс унчиж байгаа юм. Бүг гэдэг доош. Яг ингэж унах үед нь ойлгомжтой хөдөлгөөний дагуу уг нь үндсэн хэмжээ буюу энэ хэмжээг доошоо гэд үзсэн. Энийг доошоогоо авна гэд хүлээж исэн чинь энд очиод хэмжээсэн гүйцэл ханчлаа. Энэ төвшөнд. Тэгэнгүүт одоо яах юм бэ гэвэл энэ pullback-ийн хөдөлгөөнтэй тэнцүү байна уу гэдгийг хэмжинэ. Энэ тэнцүү хэмжээний үндсэн энэ хөдөлгөөн маань хэмжээсийн гүйцэлтийн хөдөлгөөнтэй тэнцүү байна. Ингээд ижлэгэн тэнцүү юм чинь 0-оос 1 гэсэн үндсэн хэмжээ дээшээ явна гэсэн. За ингээд явсан байна те. Толин тусгалын хөдөлгөөн гэдэг бол бид хэдийн нөгөө нэг алдагдаад байгаа хөдөлгөөнийг л ойлгомжтой болгочихдог ийм хөдөлгөөн байна. За энэ дээг би ихтэй илүү гоё юунуудыг хатгасан байсан. За жишээ нь мөн ялгаагүй энэ үндсэн ойлголтыг л авчаад болчихно. Үндсэн хөдөлгөөн явлаа, pullback хийлээ. Шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа, pullback нэгэн цэгийг шалгана гэж бодсон шууд явчихж байгаа байхгүй. Шууд. Окей, pullback хөдөлгөөнүүд тэнцүү, үнэн хөдөлгөөнүүд тэнцүү юм чинь 0.1 хэмжээ дээшээгээ. За нөгөө ойлгомжтой хөдөлгөөний үед бид яг энэ төвшөнд сэлдэж чадахгүй байгаа гэсэн тийм. Чадахгүй. Өгье гэдэг юм уу стоп лосс нь тэнсэн бол энд. Тэгээд типийн нийт тийм. Ийм багтсан. Тэгээд ийм үед яг хүлээх нэ гэсэн үг тийм.
бүлээх. За энд бас ялгаагүй. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсэн гүйцэлт. Pullback-уу тэнцүү, үндсэн хөдөлгөөн хэмжээсэн гүйцэлттэй тэнцүү 0-1 гэсэн үндсэн хэмжээ доош. Ойлгомжтой хөдөлгөөнд явж байгаа байхгүй юу? Энд явж байгаа. Гэхдээ ялгаанууд нь энэ тэнцүү гэсэн үг. Ойлгомжтой хөдөлгөөнд явд. Ийм байдаг хнэ. За бас ингэж явж болох нь тэ. Илүү гоё юм том. Ингэж бас явж болох нь. Гол нь тэнцүү байна гэсэн үг. Зя. Pullback-ууд нь тэнцүү. За энэ хөдөлгөөнүүдийг маш товчхон явуулъя. За дахиад үзвэл бидэд ойлгомжтой хөдөлгөөн гэж татна шүү дээ. Энийг бол одоо өмнө нь бол тэ үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсэн гүйцэл гэж үзэн шүү дээ өмнө нь бол. Толин тусгалын хөдөлгөөнийг үзсний давуу тал нь бидэд энэ төвшнгөөс сэлдэж чадаагүй шууд хэмжээсэн гүйцэлд явуулчихж байгаа байхгүй. Тэгвэл яах юм? Үндсэн энэ pullback-ууд тэнцүү хэмжээнүүд тэнцүү байвал дээш нь баядчихна л гэсэн. Дээшээ бая захиалга өгчнөө гэсэн. За энд бас ялгаагүй pullback-ууд тэнцүү үндсэн хөдөлгөөн хэмжээсэн гүйцэлттэй тэнцүү 0.1 хэмжээг дээш нь баяднаа. За энэ жишээг та хэд мөн үзэж байгаа бах. За үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, хэмжээсэн гүйцэлт 0.1 хэмжээ доош. Тэгээ ингэ бодонгууд толин тусгал их ойлгомжтой хөдөлгөөн байна. Ийм нүдэнд шууд хэдүүлээ таньчих боломжтой те. Юу яах юм бэ гэвэл. Окей, үндсэн хөдөлгөөн явлаа, pullback татлаа, шилжүүллээ, pullback татлаа, хэмжээсэн гүйцэлд явлаа. Ойлгомжтой хөдөлгөөн явж исэн, pullback-ийн нэгэн зэг шалгуул баядах гэдсэн, баядуулаагүй, шууд нэгэн зэгийн дэтлээс хэмжээсэн гүйцэлд ханах үед нь pullback тэнцүү байвал сэлдчихнэ л гэсэн үг. Тэгэл болох нэ. За ийм хөдөлгөөний үндсэн бүтцүүд явж байна. Сайн ажиглавал. За pullback-ийн хөдөлгөөнүүд мөн ялгаагүй тэнцүү. Энд бас тэнцүү. За ийм хөдөлгөөнийг толин тусгалын хөдөлгөөн гэж үзэх нэ.